сайн байцгаана үзэгчдээ. Тэнгэр телевизийн гадаад мэдээний тайм хөтөлбөр эхэлж байна. Би та бүхэнд энэ 7 хоногт олон улсад болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг багцлан үргэлжлэхээр бэлтгэлээ. За энэ 7 хоногийн онцлог үйл явдал яа харахгүй Швейцарын Давос хотноо болж байгаа дэлхийн эдийн засгийн чуулган. 1-р сарын 19-ний даваа гарагт эхэлсэн энэ чуулган 5 өдөр үргэлжилж өнөөдөр дуусаж байна. За угтаа улс орны удирдагчид бизнесийн томчууд цуглан эдийн засгийн хамтын ажиллагаа боломжууд хэлэлцдэг чуулган боловч энэ удаа олон улсад тулгамдж байгаа асуудлуудын талаарх байр сууриа илэрхийлсэн геополитикийн эндэр боллоо ч гэж хэлж болохоор байна. За ингээд хин юу гэж хэлснийг үзэж та бүхэнд таймлан хүргэе. Юун түрүүнд Канадын ерөнхий сайд Марк Карни хэлсэн үгийг дэлхийн хэвлэлүүд иш татаж байна. Тэрээр олон улсын дэглэм өөрчлөгдсөн. Жижиг дунд хүчтэй улсууд хизээнээс илүү хамтрах цаг ирсэн гэдгийг онцолсон юм. Тодруулах юм бол жижиг дунд хүчтэй улсууд хамтрах ёстой. Тэд нэг ширээний ард урагдаагүй бол хоолны цэсэнд орсон гэсэн үг гэж хэлсэн. Учир нь том тоглогч нар буюу олон улсын ярилцаанд хэлж заншснаар их гүрнүүд эдийн засгийн дарамт шахалтыг ашиглан хүссэн зүйлээ авдаг ийм систем рүү дэлхийн ертөнд зугуухан орж байна гэсэн. За их гүрнүүд гэж товчхондоо нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүн болох Америкийн нэгдсэн улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улс, Их Британи, Францыг хэлж байгаа. Эдгээр улс нь нэгдсэн үндэсний байгууллагын цорын ганц вето хориг тавих системд суудалтай буюу хүчтэй улсууд юм а. За мөн энэ 5 улс нь эдийн засаг цэрэг зэвсгийн хүчээр дэлхийд тэргүүлж байгаа. Харин Марк Карнийн хэлээд байгаа дунд хүчтэй улсууд буюу удаах улсуудад нь Канада, Австрали, Аргентин, Бүгд найрамдах Солонгос улс, Бразил зэрэг олон улсын харилцаанд нөлөө ихтэйч гэсэн эдийн засаг нь саяын дурдсан 5 улстай харьцуулахад арай бага улсуудыг хэлж байгаа юм. За Марк Карни одоо эд яригдж байгаа Гренландын асуудлаар даана цаашлаад НАТОгийн талд бат зогсон гэдгийг мэдгдсэн. Канадын ерөнхий сайд Дональд Трампыг яг нэрээр нь дуудаагүй ч гэсэн түүний хэлсэн зарим үг нь бараг дийлэнх үг нь Трампын тухай ярьж байгаа нь тодорхой байлаа гэж хэвлэлийнхэн бичиж байгаа юм. Трампын хувьд Гренландын асуудлаар Америкийн нэгдсэн улсын талд зогсохгүй бол Европын холбоо болон Их Британий тарифыг нэмэх арга хэмжээ авна гэж хэлснийг Марк Карни ийхүү илтгэлдээ дурдсан гэж хэлж болохоор байна. За тэрээр үргэлжлүүлэн дэлхийн ертөнц шилжилтийн үедээ бус эсрэгээрээ задрлын үе дээрээ ирээд байна гэж өнөөгийн олон улсын эдрэтийн нөхцөл байдлыг тайлбарлалаа. За мөн Канада бол энэ бүхнийг төрүүлж мэдэрсэн улсуудын нэг гэсэн. Энэ нь Трамп дахин ерөнхийлөгч болсон даруйда Канадыг Америкийн нэгдсэн улсын 51 дахь муж хэмээн зарлаж эдийн засгийн хүчээр нэгдгэнэ гэх утга бүхий мэдэгдэл хийж байсан. За үүгээр зогсохгүй Канадад ихээхэн хэмжээний тариф ногдуулаад байгааг бол хэлж байгаа. Нөгөө талаас Гренландын дараах Америкийн нэгдсэн улсын бай бол Канада учраас Марк Карни ийхүү хүчтэй илтгэл буюу нэг талаас арга хэмжээ авлаач гэж зарим хэвлэлүүд тодорхойлж байгаа юм. Канадын ерөнхий сайдын энэ илтгэл дэлхийн эдийн засгийн чуулганд ирсэн зочдоос алга ташаалт ихээхэн сонсож захим сүлжээнд өндөр хяналт авлаа. За олон нийт түүний илтгэл энэ цаг үед маш оновчтой, хүчтэй, зоригтой байсан хэмээн магтаж байгаа юм. Мөн энэ илтгэлийг Марк Карни өөрөө бичсэн гэдгийг хэвлэлүүд мөн бичиж байна. За дараагийн онцлог илтгэл бол Францын ерөнхийлөгч Эммануэль Макроных. Макрон Америкийн нэгдсэн улсын зүгээс үзүүлж байгаа дарамт сүрдүүлэгт Европ төв автахгүй. За Франц улс тэргүүтээ Европын улсууд хүчтэй хүчгүйгээ гэсэн дүрмийг дагахгүй гэсэн юм. За хүчтэй хүчгүйгээ гэдэг зарчмаар дэлхийн ертөнц явах нь анаарах буюу эмх замбраагүй дүрм журамтай олон улсын эрх зүйг уландаа гიშгсэн ийм дэлхийг бүтээнэ гэж тэрээр хэлсэн. За үүгээр зогсохгүй хүчтэй улсуудын ашиг сонирхолд нийцсэн дүрмээр улсууд оршин тогтноно гэж хэлээд Европ төв цаашдаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал хууль дэдлэх ёсыг сахин хамгаална хэмээн онцлон тэмдэглэлээ. Макрон Канадын ерөнхий сайдын адилаар Трампыг шууд бас нэр дурдаж шүүмжлээгүй ч гэсэн ерөнхийдөө түүний бүтээж байгаа дэлхийг шүүмжилсэн гэж хэлж болно. За Францын ерөнхийлөгч бусад удирдагч нартай харьцуулахад арай шулуун хүчтэй мэдэгдэл хийсэн гэж шинжээчид өгнөж байгаа. Тодруулах юм бол Макрон бүдүүлэг биш хүндлэлтэй байхыг хүчирхийлэлээр бус хууль ёсны байхыг дэмжинэ гэж хэлсэн. За түүний биеийг хилэмжч гэсэн нэлээд зоримог өөртөө итгэлтэй байсан гэдэг нь бичлэгнээс нь бол харагдаж байгаамаа. Нөгөө талд НАТО буюу Умард Атлантын цэргийн эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютегийн хэлсэн үг мөн олон улсын анхаарлыг татсан. За тэрээр Дональд Трамп Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон учраас л НАТО өөрийгөө хамгаалах, батлан хамгаалахын зардалтай анхаарч өсгөж эхэлсэн гэж хэлсэн. За Гренландын асуудлыг үл ажран Трампын ачаар Европ эргээд хүчтэй болж байна гэх агуулгатай үг мөн хэлсэн.
Харин Гренландын асуудлаар НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй мөн одоо Давост болж байгаа энэхүү дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр уулзаж хэлэлцсэн. За тэгвэл энэ уулзалт нь маш үр дүнтэй болсон гэдгийг хоёр тал мэдээллээ. Тодруулах юм бол Трамп НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютэтэй хийсэн маш бүтээлч үр дүнтэй уулзалтын явцад зөвшөлтсөлд хүрч чадсан гэж хэлсэн юм. За энэ шийдвэр хэрэгжих юм бол Америк нэгдсэн улс болон НАТОгийн гишүүн бүх улсын хувьд маш том эерэг өөрчлөлтийг авчирна. За үүнээс үндэслэн миний бие 2 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх байсан татваруудыг цуцаллаа гэжээ. За Гренландын талаарх өөрийнх нь байр суурийг эсэргүүцэж байгаа Европын 8 улсын бараанд 10% татвар ногдуулах. За цаашдаа Гренландын асуудлаар тохиролцоонд хүрэхгүй бол энэ татварыг 25% болгон нэмэгдүүлнэ гэж Трамп өмнөх 7 хоногт мэдэгдэж байсан юм. Дэлхийн эдийн засгийн чуулганы хамгийн хүлээлт үүсгэсэн анхаарал татсан оролцогч болох Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп харин өөрөө Давосын эндэр дээр юу гэж хэлсэн бэ? За тэрээр би Европ твд хайртай. Энэ төв хөгжин цэцгэлээсээ ч гэж хүсдэг. Гэтэл Европчууд буруу чиглэлд явж байна. Одоогийнх нь энэ Европыг би хүлээн зөвшөөрч чадахгүй гэж хэлсэн. Энэ нь сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгаа цагаачлалыг Европ төв одоо хянаж чадахгүй байгаа. Худалдааны тэмцлийн алдагдал нэмэгдсэн зам эрх баригчид нь юу ч хийхгүй байгаа зэрэгтэй холбоотой гэсэн юм. Харин Гренландын тухайд Америк нэгдсэн улс хүчээр нэгтгэх гээд байгаа зүйл бол огт байхгүй. Харин яриа хэлэлцээг чухалчилж яаравчилж байгаа гэдгийг онцолжээ. Тодруулах юм бол Гренланд бол Америк нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын маш чухал байршил бөгөөд зөвхөн Америк нэгдсэн улс л энэ нутаг дэвсгэрийг одоо хамгаалан хөгжүүлж чадна гэж хэлсэн юм. НАТОгийн хувьд Америк нэгдсэн улс НАТОг 100% дэмжиж байгаа ч НАТО дахь холбоотнууд нь эсэргээрээ байгаа гэж хэлсэн. Харин Орос Украины дайнд бүр мөсөн цэг тавихад НАТО туслах ёстой хэмээгээд Путин, Зеленский аль аль нь дайнд цэг тавихыг хүсэж байгаа гэдгийг тэрээр дахин нэг удаа Давосын эндэр дээрээс онцлоо. Дэлхийн эдийн засгийн чуулганд манай улсаас ерөнхий сайд тэргүүтэй хүмүүс оролцож байгаа. За энэ удаа манай улсад ч хамаатай үйл явдал болсон нь Монгол улс Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг санаачилсан инхийн зөвлөлт албан ёсоор нэгдэж үүсгэн байгуулагч гишүүн улс болсон тухай юм. За энэ талаар цахим сүлжээнд ч олон хэлэлцүүлэг өрнөж байна. Тэгвэл энэхүү Board of Peace буюу инхийн зөвлөл нь яагаад байгуулагдсан, ямар учиртай зөвлөл юм бэ гэдэг асуулт юун төрөнд гарч ирж байна. За Давост Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп инхийн зөвлөлөө албан ёсоор байгуулж байгаа гэдгийг зарлаж гарын үсэг зурсан. Энэ зөвлөл нь газын зурвасын дахин сэргээн босголтыг хянах зорилготойгоор угтаа анх үүсгэн байгуулагдсан. Гэхдээ зорилго нь илүү өргөн хүрээг хамарч олон улсад болж байгаа дайн мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх ийм зөвлөл болж хувираад байна. Инхийн зөвлөлийг Трамп өөрөө даргална. Хэрвээ өөрөө саналаараа огцрыг гээгүүл юм бол дарга нь өөрчлөгдөхгүй ийм статустайгаар байгуулагдаж байна. Тус зөвлөлийг инхүү албан ёсоор байгуулах гарын үсэг зурах ёслолд хэд хэдэн томоохон улсууд ирсэнгүй. Харин оролцсон улсуудыг нэрлэх юм бол Аргентин, Турк, Унгар, Болгар, Бахрейн, Казахстан, Косово, Катар, Армени, Азербайджан, Марокко, Парагвай, Пакистан гих зэрэг за мөн манай улс мэдээж багтаж байгаа. Үүн дээр нэмээд Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират, Узбекистан, Вьетнам гэд нийтдээ 20 гаруй улс нэгтгээ мэдэгдсэн. За Оросын албаны улс болон бүгд найрамдах Хятад ард улсыг энэ ёслолд урьсан ч өөрөөр хэлэх юм бол энэхүү зөвлөлд нэгдхийг урьсан ч одоо нэгдэх хэсгээ хараахан шийдээгүй байна, бодож байна гэсэн хариу өгчээ. За Израилийн зөвлөлийг харин дэмжиж байгаа гэдгийг илэрхийлсэн ч Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг олон улсын эрүүгийн шүүхээс баривчлана гэсэн учраас Давост болж байгаа дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоог юм а. За зөвлөлд нэгдэж байгаа гишүүн улсууд 3-аас дээшгүй жилийн гишүүнчлэлтэй байна. Мөн 1 тэрбум Америк доллароос дээш хөрөнгийг хандивлах ёстой буюу одоо гишүүнчлэлийн босго хураамж болгож энэ мөнгөний төлбөрийг төлөх ёстой. Гэхдээ энэ төлбөр нь гишүүнчлэлийн хугацааг сунгахтай холбоотой заалт болохоос манай улс жишээ нь заавал төлөх ёстой гэсэн үг бол биш юм байна. Өөрөөр хэлэх юм бол Монгол улс заавал 1 тэрбум Америк долларыг одоо төлөх шаардлагагүй гэсэн үг. За 3 жилийн гишүүнчлэлийнхаа хугацаанд өөрийн боломжоор энэхүү зөвлөлийн үйл ажиллагаанд оролцоод явах. Ийм боломжтойгоор бол манай улс нэгдэж орж байна гэж хэлж болно. За дотооддоо судлаачид хийгээд олон нийт харин янз янзын байр суурьтай байна. За хоёр том хөрш маань нэгдэх хэсгээ шийдээгүй эргэлцсэн ийм байр суурьтай байхад манайх ийхүү шууд нэгдэж байгаа. За ялангуяа ийм өндөр хураамж яригдж байгаа байгууллагад орох нь
хэдий заавал төлөхгүй ч гэсэн шаардлагатай байсан уу гэж үзэж байгаа хэсэг байгаа бол нөгөө талд энэ зөвлөлд нэгдэх нь манай улсын гадаад бодлогын үзэл баримтлалд харшлахгүй харин ч олон тулгуурт инхийг эрхэмлсэн гадаад бодлогод маань нийцсэн үйл явдал боллоо гэж судлаачид харж байгаа юм. За Трампын хэлснээр бол энэ зөвлөл нь нэгдсэн үндэсний байгууллагатай зэрэгцэн оршиж инхийг тогтоох үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ гэсэн боловч нэгдсэн үндэсний байгууллагыг ч орлож магадгүй гэдгийг тэрээр өөрөө онцолсон. За Трамп бол нэгдсэн үндэсний байгууллагын үйл ажиллагаа дэлхийд инх тайвныг тогтооход чиглэхгүй байна, хангалтгүй байна, чадахгүй байна гэж үздэг нэг. Үгээрч зогсохгүй уур амьсгалын өөрчлөлт, гендерийн асуудал, засаглал зэрэг олон чиглэлд үр ашиггүй үйл ажиллагаа хэрэгжүүлж байна гэж үзэн ерөнхийлөгч болсон даруйда санхүүжилтэд татсан. Нэгдсэн үндэсний байгууллагын нийт санхүүжилтийн 22%-ийг Америкийн нэгдсэн улс дангаараа эзэлдэг байсан учраас ийхүү санхүүжилтэд татсан нь нэгдсэн үндэсний байгууллага болон харийн агентлагуудад нь томоохон цохилт болсон юм. Үгээрч зогсохгүй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Америкийн нэгдсэн улс албан ёсоор гарч нэмээд 66 нэгдсэн үндэсний байгууллагын харьяа байгууллагуудаас гарна гэдгээ зарлаад байгаа. Харин ийхүү инхийн зөвлөл хэмээх шинэ системийг гаргаж ирж байгаа нь Трамп өөрийн нэгдсэн үндэсний байгууллагыг гарган ирж олон улсын тоглоомын дүрмд өөрчлөлт оруулах гэж байна гэж нэг талаас харж болохоор хамаа. Дональд Трампын цэг тавихаар ажиллаж байгаа Орос-Украины дайныг зогсоох яриа хэлэлцээ үргэлжилсээр байна. Тодорхойлох юм бол Украин, Оросын албаны улс, Америкийн нэгдсэн улсын төлөөлөгч нар өнөөдөр Абу Дабид 3 талд уулзалт хийх гэж байна. 2022 оны 2 дугаар сард дайн эхэлснээс хойш талууд анх удаа ийхүү хамтдаа нэг ширээний ард суух гэж байгаа юм. Өнөө өглөө Кремльд Америкийн нэгдсэн улсын тусгай элч Стив Виткоф болон Трампын хүргэн Жаред Кушнер нар Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан. За энэ уулзалт нь үр дүнтэй болсон гэж Кремлийн зүгээс мэдэгдээд Абу Дабид болох гэж байгаа 3 талт уулзалтыг баталсан юм. Уулзалт 2 хоног үргэлжилнэ гэдгийг Украиний ерөнхийлөгч Зеленский хэлсэн. За Трампын цэцэг захиргаа энэ дайныг дуусгахаар 20 заалт бүхий инхийн төлөвлөгөө боловсруулж яриа хэлэлцээг идэвхтэй хийсээр байгаа. За Стив Виткоф болон Жаред Кушнер нар Москва, Киевийн хооронд хит хэдэн удаа зорчиж амьдсан. Гэхдээ эцсийн дүндээ энэ инхийн төлөвлөгөө нь Оросын талд ашигтайгаар дуусаж эцэслэгдэхгүй гэдэг санаа зовнил Украины талд байгаа орнуудад ялангуяа Европын холбооны улсуудад байна гэдгийг Европын холбооны улсууд бол хэдэнтэй илэрхийлсэн. За учир нь Оросын албаны улс зүүн Донбасст хяналтаа тогтоосон. За мөн яг үүндээ бол бууж өгөхгүй өөрсдийнхөө мэдлэлтэй байлгана гэсэн ийм байр суурьтай байгаа. За Давост тусан эдийн засгийн чуулганы үеэр Стив Виткоф яг нэг асуудал шийдэгдээгүй хിവэр байна гэж хэлсэн ч ямар заалт нэ гэдгийг харин хэлээгүй. Зеленскийн хувьд Оросын албаны улсын хяналтаа тогтоогоод байгаа зүүн нутаг дэвсгэрийн тухай асуудал яахан тодорхойгүй байгаа ч гэсэн инхийн төлөвлөгөө ерөнхийдөө эцэслэгдсэн гэж хэлсэн. Путин Украиныг харин тус газар нутгийг үг буюу бууж өгөө гэж шаардсан боловч Зеленский мэдээж бууж өгөхгүй гэсэн байр суурийг хэдэнтэй илэрхийлсэн. Түүнчлэн Оросын албаны улсын талаас Украиныг НАТОд гишүүнээр элсэхгүй байхыг мөн инхийн хэлэлцээр байгуулагдаж дайн дууссаны дараа Украины газар нутагт НАТОгийн нэгж цэрэг байршуулахгүй байхыг мөн шаардж байгаа юм. Харин Зеленский Европын удирдагчдыг энэ асуудалд илүү идэвхтэй байхыг уриалж ямар ч бодиттой оролцоо байхгүй байна гэж Давос эндэр дээрээс шүүмжиллээ. Давос тавьсан илтгэлдээ жилийн өмнө би яг энд тавьсан илтгэлдээ Европ өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй гэж хэлж байсан ч жилийн хугацаа өнгөрөхөд юу ч өөрчлөгдөөгүй хിവэр байна гэж инхүү шүүмжилж байгаа юм. Трампын хувьд Украины ерөнхийлөгчтэй хийсэн хаалттай уулзалт нь харин үр дүнтэй болсон гэж хэлээд Зеленский дайныг дуусгахыг хүсэж байгаа гэсэн юм. За эргэн сануулхад яг 7 хоногийн өмнө Трамп дайныг дуусгахад Зеленский саад болоод байна гэж хэлж байсан бол ийхүү хоёр удирдагч Давост сая хаалттай уулзсны дараагаар буюу биечлэн уулзснаар түүний энэхүү хэлсэн үг нь өөрчлөгдсөн бололтой. Хөтөлбөрийн төгсгөлд үзэгч та бүхэнд дэлхийн тойронд болж байгаа бусад үйл явдлыг товчоор хүргье. 2022 онд ерөнхий сайд асан Шинзо Абег буудан хүнөөсөн этгээдэд Японы Нара хотын шүүх бүх насаар нь хорих ялганоожээ. За Тэнгисийн зэргийн хүчинд алба хашиж байсан 45 настай Тицуя Ямагами гар хийцийн буу ашиглан сонгуулийн сурталчилгаагаа хийж байсан Абе Шинзогийн амин төрсөн гэдгийг өөрөө хүлээсэн. За хэрэгтэн нэгдлийн сүм гэдэг шашны байгууллагад ихээхэн өс хонзонтой байсныг аж. Учир нь түүний ээж энэхүү сүмд асар их хэмжээний буюу 100 сая йен хандилсны улмаас
Ямагамигийн гэр бүл одоо үгүйрэн хоосороход хүрсэн. За шүүгдэгчийн ярьснаар Талигаач Абе нэгдлийн сүмд нөлөөтэй нэгэн байсан ажээ. Японы ерөнхий сайд Такаичи Сане парламентын доод танхимаа баасан гарагт тарааж 2 дугаар сарын 8-нд ээлжид бос сонгуул явуулна гэдгээ зарлалаа. За тэрээр сонгогчдод хандан өөрийгөө удирдагчаар нь үргэлжлүүлэн ажилуулах хэсгийг шийдхийг уриалсан юм а. Сонгуулийн кампанит ажил энэ сарын 27-наас албан ёсоор эхэлэх юм байна. За энэхүү алхам нь засгийн газрын одоо суурийг бэхжүүлэх зорилготой гэдгийг Японы шинэ ерөнхий сайд энэхүү дурдсан юм а. Кино урлагийн шилдэгүүдийг шалгаруулдаг Оскарын шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг өчигдөр зарлалаа. За найруулагч Райан Куглерийн Sinners кино энэ удаагийн наадмын нийт 16 номинацид нэр дэвшиж хамгийн их нэр дэвшсэн дээд амжилтыг үзүүллээ. За түүнчлэн найруулагч Joaquin Trier's Sentimental Value, за мөн Paul Thomas Anderson-ы One Battle After Another болон Josh Safdie-гийн Marty Supreme томоохон хэд хэдэн номинацид нэр дэвшжээ. Оскарын шагнал гардуулах ёслол 3 дугаар сарын 15-нд болох юм а. Парацетамол эм нь ургийн мэдрэлийн тогтолцооны хөгжилд хэрхэн нөлөөлдөг болохыг тодорхойлох зорилгоор хийсэн клиник судалгааны дэг олон улсын эмчнэр нэгтгэн дүн шинжилгээ хийжээ. За үр дүнд нь ургийн хөгжилд аюулгүй болохыг тогтоосон байна. За парацетамол ургийн хөгжилд аюултай, цаашлаад аутизм үүсгэх магадaltaй гэдгийг Америкийн нэгдсэн улс өнгөрсөн онд зарлаасан юм а. OpenAI компанийн мэдгдснээр ойрын хугацаанд хиймэл оюуны ChatGPT хэрэгслийн дээд хэсэгт нь сурталчилгаа харагдаж эхэлнэ гэлээ. За энэхүү туршилтыг эхний ээлжинд Америкийн нэгдсэн улсад зөвхөн хэрэгжүүлэх бөгөөд ChatGPT-гийн үнэгүй хувилбарын зарим хэрэглэгчид болон шин захиалгын шатлал болох ChatGPT Go-д хамрагдсан хэрэглэгчдэд л одоо үйлчлэх юм байна. За үнэ нь $8 Америк доллараас эхэлж байгаа юм байна. Үзэгч та бүхэнд Тэнгэр телевизийн гадаад мэдээний тайм хөтөлбөр хүрлээ. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяр таа.